X2 production зүйлж байна. Нэг иймэрхүү 10 жилийн ангийнхантайгаа уулзсууд тэгээд гоё. Яс арай цаг нь болчихоо. Болчлоо. Хоёр хүүхдээ урдуулсан. За. Порчго хаагараа жоохон байж байгаа. Заяа. За. Баяртай. Миний харин хурдан ирээрээ заяа. Юу гэсэн бэ? Хурдан ирээрээ хараа. Одоо 30-аад хүн хөдөө орон нутгаас ирж байгаа. 10 жил уулзаагүй 10 жилийн сургуулийн хүүхдүүд. Яаж хурдлах юм? Хурдан. За одоо дуусна. Өөр юу вэ? Та нар юу нөө? Би яг байж нэг хүүхд гар сайн хүүхд болсон шүү дээ. Хүнтэй суудсан шүү дээ. Хүнтэй суусан сууг муу ян тийм үү? Тийм ямар сайн юм бэ? Би яг тэгэл явчихлаа шүү дээ. Амьдрал их сайхан багсаа дайжгүй. Сайхан явчихлаа ингээл өөр юу вэ? Та нар юм уу те? Чи ийм хэрэг хууч юм уу? Хин хэрэг хуух гэсэн? Би сая Coca-Cola 4-ийг, Banaco 5-ыг нэг пив талын уухснаа болчиход орхлоо. Өөрийнхөө нэг бодож гин. Хараа. Чи ийм өвцтэй явах юм уу? Тий. Наа чи хитрхийн урд нь штэ. Миний харийг хөвшөө харагдуулаад байгаа юм шүү. Яна тийм үү? Би энэ хувцас баг 10 хоног бэлдсэн штэ. Өөр юм байхгүй мó? Байгаа л да. Тэрийг өмсөж штэ юм. За тэгээ нэрээ 10 жил уулзаа гэж нэг муухай авгаа шиг юм тэгээд. Одоо хөөгдөж би нэг хараад тэгэн штэ. Ундрмаа ямар амар дэлбэрцээ бэ гэж яриа штэ. Тэ хараа. За энэ яа чинь? Хой санангийнхаа. Наа чи бүр биш байна. Хитрхи богинохон байж тээ хараа. Чамаа охин шиг харагдах ядцсан гэж яриа штэ. Нэр тийм үү? Тий. Нэрээ 10 жил уулзаа гэж нэг охин шиг тэр ядцсан юм явах муухамаа. Одоо 10 жил гэж би нэг хараад байж байгаа хараа. Энэ яаж вэ? Тэр нь яаж вэ? Энийн хоц нь яаж вэ гэл чамаа юу охин шиг юм өмсгөө ядцсан юм дээ. Энийг зовж байгаа юм байна. Нөгөө зоргиогээ залуу завааж байгаа юм байна. Алгын чинээхэд даав аваад өгч чаддгүй юм байх та гээл ярина хараа. Нэр тийм болов? Тий. Миний хань сүрхий. Анх удаа чи миний хувцсан дээр ингэж анхаарал тавилаа. Ерөөсөө чи миний хувцсны талаар ярьдгүй байсан биз дээ. Наа чи чухал байхгүй юу? Тийм байна. За, иймэрхүү байл яаж? Уртч биш, богинч биш. Вау, энэ юу штэ хараа. За, яв. Ой, хараа. Ой, наа чи бүр биш байна. Ардлаас нарсан чи бүр биш. Харин тийм ээ чи болохгүй штэ яах юм бэ? Тэгээ урдлын нарсан чи бүр муухай байна. Яах вэ? Одоо яах вэ гэж болио доо. Яач вэ? Шиг. Угсаа уртаашаа 3 палаж исэн. Гуруулингээ сая өмслөө. Одоо болио. Тэгэл нэг. За болио хэлээ ингээл чиний хажууд ингээл муухай юм хувцастай явснаас зүгээр гэртээ муухай хувцастайгаа арзаагаад чиний хажууд зүгээр ингээ ярзаачаа сууж ий за. Ой, одоо намайг тэгээ ярина штэ. Юу гэж? Нөгөө нөхөр нь базаад явуулдгүй юм байна гэж ярина штэ. Хүй, чи яхаар чиний тухай манай 10 жилийн ангийнхаа ярьдээ. Ундрмаа ирсэнгүүл гин болохоос чамайг нэг амир зоргоо гэж ярих юм үгүй штэ. За. Чи нэг нэрэ болчихоо маарай. Чи ямар сони асуулт юм бэ? Одоо бас худлаа болно гэж байд юм уу? Гүйгүй, итгэлтэй байна уу л гэж. За, би явахгүй гэдэгтээ итгэжчлээ. Инг юм уу хааш? Сони. Хараа. Чи явахаа болчихвол хайрын яваа бильярд тоглолцоод ирэх үү? Юу гэсэн бэ? Бильярд? Ой. Би сая хайргаа айгүй муухайгаар ойлголоо шүү дээ. Буруу сонсчихж. Би сая чамайг хайрын яваад бильярд чад ирэх үү гэж юм бодохгүй юу? Бильярд юм уу? Тий, юу гэж таарай. Харин бильярд тоглолцоод ирээ заяа. Ямар сони хөдөлгөөн хийх гээд байна очоод. Бильярд тоглохгүйд байна да. Яач вэ? Чи бильярд тоглохчээс бол хайрны яваад бильярд тоглолцоод ирэх гэсэн шүү дээ. Тэгсэн чисээ бильярд тоглолцоод ирэх шиг. Чи баригдцаа. Хөөе. Би бильярд тоглолцоод ирээ л да. Яаж ийн гинэ? Би бильярд тоглолцоод ирээ. Яач вэ? Ямар балерин хийх гэж байгаа юм бэ чи? Би бильярд тоглолцоод ирээ шиг. Чи баригдаад байгаа юм биш үү? Хөөе. За. Би бильярд тоглолцоод ирээ болох уу? Нөгөө энийгээ нууц. Очоод хийх юм нууц. Чи баригдаад байна заа юу? Ер нь би та нарын энэ бильярд гэж яриад байгаа парол үг чинь би ойлгоод байгаа шүү. Юу парол вэ? Тийш үү? Чамайг бильярд тоглож байхад би чамраа уцаар ярихаар ард чинь найз очих юу гэдэг үлээ? Бужигнаан дундаас буланд цоглооч гэж яг шиг. Би тэр үгийг чи мэдсэн шүү.
Тэр чинь зүгээр л юм бужигсан шаариг байж хаад нэг шааргаар бужигнаанаа бодлаад нэг нь болондоо орохыг л ярьдэн штэ. Тий. Наад чи ингэж байгаа байхгүй юу? Им бужигнсан бааранд ингэж бужигнаад олон бужиглж байгаа октоодондоос нэгийг аваад буланд очиод инкийг хийж байгаа байхгүй юу? Чи Тий. Би тэр нөгөө шорон буланд гэдэг чинь бас мэдээл байгаа шүү. шорон болон чи зүгээр нэг шааргаар нэг шааргийг зохиод тэр нь очиод болондоо орохыг л хэлдэн штэ ундрмаа. Тий, наад чинь болохоор юм байхгүй юу? Чи ажлынхаа газрын залуугийн эргүүлж байгаа эмэгтэйгийнх нь найз хүүхнийг ингэж эргүүлэхийг хэлж байгаа юм заяа. Тэр нөгөө дүплээ гэдгийг чинь би бас мэдээл байгаа шүү. Дүплээ чи зүгээр нэг шааргаар нэг шааргийг зохиод тэр нь очиод алсын болондоо орохыг л хэлдэн. Тий, наад чинь нөгөө нэг ингэсэн үг байхгүй юу? Гадаадд байгаа таньдаг монгол бүсгүүчүүдтэйгээ Facebook-ийн мессенжерээр хай маяг маягдлахыг хэлж байгаа байхгүй юу? За чи одоо хараа тэнтэж шүү ундрмаагаа хөөе. Чи одоо эргэн дундаа хэлчих биш үстэй. Ямар дундаа? Эргэн дундаа. Тэр нь яа дээ? Тэр нь яг л зүгээр нэг шаргаад зөхөөл нөгөө талынхаа фортонд онцоод өөрийнхөө дунд нь эргээ орохыг хэлдэг байхгүй юу? Наад чинь болохоор юу юм биш үү? Анхныхаа хайртай эргэж уулзахыг хэлж байгаа юм биш. Оо за. Биш одоо арай тэнцэн шүү ундрмаагаа. Биш тэгэж ярих юм бол би та нарын над уруулын будга яах гэж боддгийг чи би мэдэн шүү. Хүй. Уучлаарай чи надтай юм ярьж юунда чи манай эмэгтэйчүүдийг хамруулад байгаа юм? Та нарын ч гэх шиг. За манай эмэгтэйчүүд уруулаа яаж боддөө? Чи надтай хамт байхдаа уруулаа боддгоо үстэй. Боддгоо. Тэгээд гадуур явахдаа хиндэ таалагдах бодоод дээ чи. Ямар тэнэг юм бэ чи? Та нар улаан өнгөөр уруулаа бодох юм бол өөрөөсөө нас ахмад хүнийг өөртөө татна гэсэн үг мэдөө. Оо мо тэнэг гахаа. Тэр ч байтугай. Ягаан өнгөөр уруулаа бодох юм бол өөрөөсөө дүү хүнийг өөртөө татна гэсэн үг. Ямар тэнэг бодолтой юм бэ чи? Тэр ч байтугай заяо. Хар юм уу саарл өнгөөр бодох юм бол рок залууг өөртөө татна гэсэн үг. Оо ашгүй надаа хар уруулын бодог байдаггүй. Тэгээд чи рок залуу солиордгүй үстэй. Яа, ямар мангар юм бэ чи? Ер нь та нарын наад ургуулсан бодол чинь дэлгүүр хэсэгтэйгээ яг адилхан мэдөө. Хүй, та нар ч их шиг миний эмэгтэйчүүдийг 50 орхиороо заяо. Тэд нар чи мөрөөрөө гэртээ байж байгаа шүү заяо. За бид нар яа дээ? Яаж дэлгүрхэсэн? Та нар яадаг вүлээ? Нэг сайхан дэлгүүр хийсэй гээл цүнх авъя гээл гараал. Тэгээ дэлгүүртээ очихоор цамц үзээл. Юу бөгч гоё юм уу гээл. Яг гарахтаа гутлаавал гардаг үстэй та нар. Тэгсэн байсан чи яа дээ? Хөш. Уучлаарай заяо. Одоо хэрвээ миний энэ хэлэх үгийг эмэгтэйчүүд сонсох юм бол шууд алга ташин заяо. За. Ирчүү та нар яадаг вүлээ? Заал авна гэж гарчаад. За тэнгуүтээ билер тоглоод, пив уугаад, халуураад арх уугаад, согтоод хоорондоо зодтолчоод ороод ирдэг үстэй. Чи бүр зодтолчоод ирдэг үстэй. Тэгээд дээрэс нь та нар бүгдээрээ шалчгаар. Оо бид нар яа шашгасан юу? Шалчгаар штэ та нар бүгдээрээ заяо. Яадаг үлээ? Машин барайл явж хахаар ногоон гэрэл асангууд хөдөлгөөний завдалгүй араас сигналтаа шалчгнаад байдаг үстэй. Та нар тэгвэл машин барихаараа яадаг үлээ? Хүш. За бид нар яа дээ? Та нар тэгвэл яадаг үлээ? Нэг маяглал удаан явж ирээл. Тэгснийг огсом тоормслоо. Машиныхаа бүгсний улаан гэрлийг асааж унтраагаал. Энэ одоо арийнхаа жолоочийг өдөөд байгаа мó яагаад байгаа юм? Тийм үү? За тэгвэл та нар яадаг үлээ ирчүүд та нар нэг жоохон машин барьж явж байгаа шүргэлцгээрээ машинаасаа үсэрч гарч ирээл. Би бинийгаа заамдаад. Мо дид алнаа дидэ. Оо дид дидэ. Ингээд дэдэг үстэй. Дид гэж юу гэж байгаа юм? Оо би нөгөө эмэгтэй хүн болохоор хэлхээс ичээд байна хөөе. Хоёулаа гэж юунд нэчтэй чи? Тав өсгтээ орс үг байдаг үстэй. Тап. Та нар тэгвэл жоохон шүргэлцгээр яадаг үлээ? Оо бид нар яа дээ? Яадаг үлээ та нар? Байдгаараа цонхоо хаачаал. Цагтаа ирсэж онгоолохгүй гүрийгээл. Тэгэл хүн лүү залгана. Хараа би аваар хийчлээ. Намайг ирээд аваач гээл. Яг ирэхэд хэрэгээ хүндрүүлсэн байдаг үстэй та нар. Тэгсэн байсан чи яа дээ? Тэгж ярих юм бол та нар яадаг үлээ? Эмэгтэйчүүд бид нарыг машин барьж чаддгүй гэчихэд. Яг машинаа зарах болохоор эмэгтэй хүний гараар цэвэрхэн эдэлсэн машин гэж хидээ зарчдаг биз дээ.
та нар шалчгаруудаа. Тэгвэл та нар хэрүүлч. Дээрээс нь төвчээргүй. Дээрээс нь хайрлаг ихээр давардаг мэдөө. Хүй, даврахгүй яах юм? Бид нар даврахгүй яах юм? Биднийг хайрлах олон шалтгаан та нарт байгаа заа юу? Хамгийн наадлын жишээ. Эмэгтэйчүүд бидний ингрээс сүү асгардаг. Ингээд нам. Та нар нэг ингэ сүржигнээд байдгийг. Ингрээс нь сүү асгардгаа гэл. Яг үүндээ одоо миний энэ хэлэх үгний хажууд хэрвээ эрэгтэй хүмүүс байсан бол зүгээр алга дашаад дээрээс зүгээр шүглэлтэндөө. Хүзээ. Та нараас сүү асгардаг юм байж. А тэгэхэд эрэгтэй хүнээс бол зүгээр хүн асгардыг шүү заяо. Тэгэхэд та нар яаж ийн? Ядаж шүглэж чадахгүй. Хүй, энэ дотор шүглдэг ямар хамаатай юм? Хүй, энэ чадчихжээ. Сурчиж. Тий, эмэгтэйчүүд гэдэг чинь ямиг ийм хурдан сурдаг хүмүүс аахгүй юу? Ядагдцсан. За, тэгвэл та нарын тэр асгарсан гэдэг хүн чинь заа юу? Эмэгтэйчүүд бид нар 9 сар хевлэдээ тээдий. Ядагдаа. Та нар ингэ сүржигнээд идэгий. 9 сар тээлээ гэл. За, тэгээд Яг үндэ эрэгтэй хүмүүс яадаг гэж та нарын над 9 сар тэгээд ирсэн хүүхдээ ч заяа. Бид нар 20 жил тэгээд ирсэн штэ. Одоо ч байж л байна. Өөр тийсэр л байна. За. Өөр хэлэх үг вэ нөө? Эмэгтэйчүүд өмөрх ухаан байна уу? нэг үг санаанд орчлоо хөөе. За. Баогийн тогсронгаа ингэж хэлсэн байдэ. Ирчүүдээ. Эмэгтэй хүнээс ухаан гартал нь бүү зовоо гэж. Та нарын тэр ирчүүдийн төлөөлөлд бас тэр сайхан хүн ингэ гуйцсан мэдтэн за. Биш наад гэж хариуг эрэгтэйчүүд гаргацсан штэ. За юу гэж? Ингээ гаргацсан байдгийг. Эмэгтэйчүүдээ эрэгтэй хүнийг цөөвөн сэгсэлтэн битгий зовоогооч гэж. Тэгвэл та нар бүгдээрээ царай муутай. Ой, яг л царай муутай үдий. Тийш та нар яадаг үлээ? Них өрхөн жоохон бахта цагаан байж байгаад том болохоор яадаг үлээ? Тосмос дүрхгүй. Тэр нь хуурааснасаа болоод тэр нь бүр ингэж амар үрчээгээд тэгэл бүгдээрээ гадаа гараад тамхи татаад би ингээд юм ярьж ингээд агсаар агаад хавхар бобор үрчигэн юмнууд явж л байдаг үстэй царай муутын туйлуудаа. За. Та нар яг царай ярьж тий? Бид нар тэгвэл та нартай заяа ярмаар байна. Үгүй. Бурхан биднийг энэ хорвоо дээр заяахта тэнгэрлэг хүмүүс байжаа гэж заяатсан байдгийг. Үгүй, амдууч эндэргүй нэмч үрхэ тэр чин чон. Тэгээд чон эрэгтэй хүн хоёр байдгийг. За яахаараа та нар тэнгэрлэг болдё. Бурхан биднийг энэ хорвоо дээр илгээхтэй. Цаанаасаа өөрийнхөө таалагдсан бүсгүйг олоод хараа. Тэрийгэ хараад найраад өөрийн болгоод аваад суу гэж заяатсан байдгийг. Тэгэхэд та нар яаж ийн? Бүр нэг цаанаасаа гуйлагч царайлчаа. Үлэм толив гээл. Яна хин намайг гууг болоо. Хин нэрээ сууй гэх болоо гэл. Бага өгөгдөн юм. Тэгээс сүулдэ гуцтаж хөрөхөөрэ. Яна синглэрээ дууслаа. Нэг нь нэрээд гуйдгүй багтаа гэл. Ийм л байна. Хогч нь. Хөө. Бидний яглаар өгдөө. Тэгэхгүй яах юм? Тим сайхан тэнгэрлэг заяагаал дуртайгаа аваад суу гэж яхад чи наа чиг юм хэрүүлж энтэй суучаад хэрэлдээ тоглож явж байдаг. Хогч нь. Чи тэгвэл өөрөө хогно мэдөө. Үгүй би яхаар хогтой. Тэр олон эрэгтэйчүүд ардаас нь гүүгээл явж явах таарч харж байгаа л нэг ганц шалчгартан зөвшөөрчдөг. Хогно мэдөө. Ясаа. Ялагдсан уу? Үгүй дараагийнхаа дайралтыг хийж гин. Шал тэлэг дайралтай байна чи заяа. Уучлаарай. Эмэгтэйчүүдийн дайны эцсийн зэвсэг бол нулимс байдیں۔ Тэгэхэд ирчүүд та нарыг юу байдаг вүлээ? Мод, чулуу, төмөр, хутагчаад, сэлэн буу, номсом дундуур нь сэрээч явж ах шиг. За. Уучлаарай дайраа. Уг нь та нар чи хөөрхөн штэ. Гинэн цагаахан цэвэрхэн цайлхан. Үгүй. Харин та нар мундаг юм байна. Ийм амир хэрүүл болж хахад та нар л эхэлж уучлахгүй чинь. Тэгэхэд би дараагийнхаа хэрүүлийн үгийг бод зогсчихсэн эмэгтэйчүүд муухай хэрүүлч юм байна болж. Яалаа гэжтэй хараа. Ийм хөөрхөн нүднээс нулимс гараад ахаар чинь эрэгтэй хүмүүс чинь дэсдэггүй байхгүй юу? Үгүй.
Миний нүд нулимс гаргадаг муухай нүд эмэгтэйчүүд уйланхаа тэнэг. Та нар бол зоригтой. Дай байлдан болоход ирчүүд та нар л явдаг. Хээр ганцаараа харанхуй шин ирчүүд та нар юунаас ч айдаггүй. Тэгэхэд эмэгтэйчүүд бид нар гэртээ байхдаа хүртэл айдаг. Аймхаа эмэгтэйчүүд. Хитрхи зөрөгтэй байх чи тэнэг штэ арай. Тэнэг хүмүүс зөрөгтэй байдаг аахгүй юу? Нэг чөтгөр шулам юм шиг. Тийш үү? Харин та нар агуу хүмүүс. Бид нар яагаад агуулсан? Монголчууд чи ярьдаг үстэй хараа. Эрт дээр үеэсээ 800-ны талыг эзэлсэн агуу баатар болгоны ардалт нэг ухаантай хатан байгаа гэж. Тийш үү? Өнөөдөр телевизээр ярьж байсан. Мундаг сайн яваа улс төрч ирчүүд, мундаг яваа бизнесмен ирчүүдийн ард дандаа эхнэрүүд нь байдаг гэсэн. Тийм байгаа үстэй. Амжилттай яваа эр хүн болгоны ардалт нэг эмэгтэй хүн яваа. Тий. Тэгсэн чинь амжилтгүй муу яваа эр хүн болгоны ард хоёр эмэгтэй байдаг гэсэн. Миний хайр чи миний ардалт ганцаараа байдаг болохоор хайр нь өдий таны амжилттай явдаг байхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Би тэрэ чи биддэг болохоор л гэртээ байж байдаг байхгүй юу да? Ахиж би чамтай муухай хэрэлдэхгүй за?